өргөсөн. Оюутан цэрэг хөтөлбөр 3 дахь жилдээ хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрт хамрагдахаар эх орондоо ирсэн хөлийн чандад сурдаг оюутан залуус гээд 1000 орчим залуус 4 сарын хугацаанд цэргийн алба хаасантай тэнцвүүц мэдлэг боловсрол дадлага туршлага олж аван өнөөдөр тэдний төлөөлөл нь тангарахаа өргөсөн юм. Оюутан цэрэг хөтөлбөр 3 дахь жилдээ хэрэгжиж байгаа юм. За 4 сарын хугацаанд алба ахтай оюутнууд 2 сард танхимын, 2 сард хээрийн дадлага сургалтанд гарсан байна. Энэ жилийн оюутан цэргүүд цэргийн мэргэжлийн бэлтгэл хичээлээр жагсаалын бэлтгэл, цэргийн байр зүй, амьд гарах ухаан зэрэг суралцахын зэрэгцээ, байлдааны буудлагатай хоногийн хээрийн сургуулалт ч хийсэн байна. Хөтөлбөрт нийслэлээс гадна Баян улгийн, Говьалтай, Завхан, Увс, Ховд, Дорнод, Говьсүмбэр аймгийн ихтэй сургуулийн оюутнууд аймаг дээрээ цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалтанд хамрагдаж, Улмаар цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтанд, Улаанбаатар хотод Батлан хамгаалахын их сургуулийн сургалт дадлахын төвд 741 оюутан, Ховд аймаг дахь зэвсэг түвшний 123 дугаар ангийн хээрийн сургалтын төвд Баруун 5 аймгийн 150 оюутан, Дорнод аймаг дахь зэвсэг түвшний 327 дугаар ангийн хээрийн сургалтын төвд 95 оюутан бүрэн хамрагдаж цэргийн тангаргаа өнөөдөр инхүү өргөлөө. За тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч Илбэгдэрч болон Балан хамгаалахын сайд Бат Эрдэнэ, зэвсэг түвшний Жанжин штабын дарга хошууч генерал Даваа болон албаныхан замун оюутан цэргүүдийн ар гэрийнхэн оролцлоо. Эрд цэргийн албатай энэ тэнцвүүс боловсролыг олгож, оюутан залуусыг төлөвшөж хүмүүжихэд том хувь нэмэр болдог оюутан цэрэг хөтөлбөрт онцлог зүйл олон байгааг энэ үеэр Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч Илбэгдэрч онцллоо. Цэргийн тангараг өргөнө гэдэг нь агуулгын хувьд ээж аавын хүү, эх орны хүү болно. Ач холбогдлын хувьд иргэнийхээ хамгийн хариуцлагатай үүргийг насан туршдаа эх орон ард түмнийхээ өмнө хүлээнэ гэсэн үг ээ. Өнөөдөр та бүхнийг харахад нүдэнд чинь оч гялалзаж, нүүрэнд чинь цог золбоо гэрэлтэн жавхааджээ. Бие бэлдэр сэтгэл зүүн хат суужээ. Аливаа сорилт бэрхшээлийг даван туулах чадaltaй болжээ. Ийм чадварлаг, төлөвшил, бэлтгэлжилт бүхий цэргүүттэй болж байгаагаараа Монголын ард түмэн Монгол төр бахархаж байна. Манай оюутан залуус сонгосон мэргэжлээ эзэмшхийн зэрэгцээ цэргийн албаа хаах үүргээ давхар биелүүлэх нь тэр бүр тохиохгүй ховор нандин боломж юм аа. Эрхэм нөхдөө, оюутан цэрэг бол иргэн хүнд маш үр өгөөжтэй сайн хөтөлбөр. Гэхдээ өнөөгийн төвшин бол зөвхөн эхлэл. Цаашид энэ хөтөлбөрийн цар хүрээ улам өргөжнө. Хамрагдах сургууль оюутны тоог нэмнэ. Мөн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдыг нэмж хамруулнаа. Энэ жилийн оюутан цэргүүд цэргийн мэргэжлийн бэлтгэл хичээлээр жагсаалын бэлтгэл, биеийн тамхи, холбооны, инженерийн, галын, тактикийн бэлтгэлүүдийг хийсэн байна. Оюутан цэрэг хөтөлбөрийн сургалтын шалгалт, шалгуурыг давж өнөөдөр цэргийн тангараг өргөсөн оюутан цэргүүдийн 90 гаруй хувь нь онц сайн дүнтэй суралцаж 200 шахам оюутан онц буудагч болсон байна. Сая бид нар 2 сар хээрийн барил одоо цэргийн мэргэжлийн бэлтгэлийг үзлээ. Тэгээ өнөөдөр тангараг баяраа өргөж чинь сэтгэл маш өндөр байна. Сургалтанд явж эхлэхэд бол гэр бүлийнхэн анх яг зөвлөж явуулсан. Суралж байгаа хугацаанд бол их маш сайн туршилт дэмжижсэн. Тэгээд цуг албаас нь нөхдөө баяр хүргэе. Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсанаар их зүйлийг олж мэдсэн, хүнийг хүндэлж, хүнтэй хэрхэн харьцах уу, тэгээд бие бэлдрийн зөв тэгш хүмүүслийг өөртөө олж авсан. Тэсвэр хатуужлал гэдэг зүйлийг мөн олж авсан. Тангараг өргөх ёслолд бид нар сүүлийн 5 хоног бэлж хэлсэн. Сургалтын планаар явж байгаа дуусаа. Тэгээд 2 сарын хугацаанд ер нь бол маш их зүйлийг ухаарж ойлголоо. Хамгийн гол нь бол тэсвэр төвчээрийн алба байдгийн байна. Тэсвэр төвчээртэй л болсон. Үг даад сурсан, хүйтэн даард сурсан, хэрэгцээтэй үед өөрийгөө дайлж сурсан. Тэр тэсвэр төвчээрийн албыг л сурлаа да. Цэргийн мэдлэгт харсаар ерөөхдөө хичээл зүтгэл илүү нэмэгдэж, хувь хүний хувьд гэвэл сэтгэл зүйн хичээлүүд хамгийн их нөлөөсөн гэж би хувьдаа бодож байна. Ямар нэгэн зүйлийг даван тулах чадвар илүү нэмэгдсэн гэж би хувьдаа бодож байгаа. Одоо юуны өмнө одоо Монгол улсын хуулиар тогтоосон 91 цэргийн үүргийг гүйцэтгэж одоо Монгол улсын цэргийн албаа хаагаад ер нь Монголынхаа 91 бүрэн үүргийг гүйцэтгэлээ. Би одоо анх эрэхтэй 100 жилдээ ирсэн. Одоо 79 болоод буцаж байна. Тэгээд одоо олон сайхан
хамт олон найз хэрэгтэй боллоо. Одоо төсвөр хатуужил цэргийн эрдэм сурлаа. Цэргийн алба хааж өнгөрөөсөнд маш их баяртай байгаа. Тэгээд эхэндээ угаасаа нэг сургалтын цаанаас нэг цагийн үеэр үйл ажиллагаа төлөвлөгөө мөлгөө аягүй сайн байдаг. Гэвч учраас эхний 2-7 хоног нэг цэргийн амьдрал дасах 7 хоног гэж сургалт гэж орсон. Тэгээд явандаа дасч гисэн. Тэгээд маш их зүйлийг сурч мэдсэн. Ер нь бол хөөр болсон гэж бодож байна. Аав чир маань харж байгаа бол хүүгээр маш их бахархаж байгаа гэж бодож байна. Тэгээд явж байсан хаачлаа тангараа өргөжлөө маш их баяртай байна. Тэгээд дутуу гүцэн даа. 2014 онд Улаанбаатар хотын ихтэй сургуулиудын 418 оюутан 2015 онд Улаанбаатар хотын ихтэй сургууль болон хөдөө орон нутгаас Говь Сүмбэр аймгийн Политехник коллежийн нийт 986 оюутан сургалтын хөтөлбөрийг бүрэн хангажээ. За энэ жилийн хувьд хөдөө орон нутгийн оюутан залуусыг түлхүү хамруулах зорилт тавьсан байна. Оюутан залуусыг Библиэлд болоод сэтгэлзэн хувь төлөвшөж бие хүн болоход том нөлөө үзүүлдэг. Оюутан цэрэг хөтөлбөрийн санхүүжилтэнд улсын төсвөөс 2014 онд 721 сая 2015-нд 835.1 сая төгрөг, 2016 онд мөн 835.1 сая төгрөг тус зарцуулсан байна.